За өдрийн мэнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 3 дугаар сувг бүтээгч радио 119-ийн өдрийн хөтөлбөр үзэг сонсогч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр яг одоо нэвтрүүлэгт маань дараагийн маань зочид хүрэлцээрсэн байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор Diamond Mind академиг үүсгэн байгуулагч бизнес ментор гишгэ болон Diamond Mind академийн одоо сургалтын менежер Дорж ханд нар хүрэлцээрсэн байна. Тэгээд юуны нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Тэгээд бас урилга өгсөнд маш их баярлалаа. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр ярилцах сэдвүүд маань одоо 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдах гэж байгаа. Одоо Diamond Mind Academy-с зохион байгуулдаг. Тэгээ жаргалтай ээж одоо ивентийн талаар мэдээллийг үзэг сонсож олондоо хүргэхээр ирсэн байгаа. Тэгэхээр одоо Diamond Mind Academy-ийн хувьд бол маш олон үйл ажиллагааг явуулдаг байгаа. Тэгэхээр академийн үйл ажиллагааны талаар яриагаа эхлүүл зүгээр бах тийм. За тэгээ Diamond Mind Academy маань одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд бид нар 30 мянган хүнд сургалт хөтөлбөрийн үйл ажиллагаа явуулсан. Бидний зорилго бол цаг хугацаанаас хамаарахгүйгээр дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй, өөртөө ихтэй манлайлагч юм хүүхдийг бэлдэх зорилготой. Тэгээ мэдээж нэг хүүхдийг хөгжүүлнэ гэхээр ээж хүн тулгын одоо чулуун байгаа. Ээж, багш, хүүхэд гэдэг энэ гурван зүйл бол уялдаатай байж хүүхд хөгжинэ. Тэгэхээр энэ ээж хүн 1% өөрчлөгдөж хүүхэд маань 100% өөрчлөгдөх юм байна. Ээж болгон үр хүүхдээ хамгийн сайн байгаасай, илүү их өөртөө ихтэй байгаасай, өөрийгөө сайхан илэрхийлдэг байгаасай гэж хүсдэг бол эхлээд ээж бид нар өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Бид нар өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Ингэжээж биднийг дагаад хүүхдүүд маань өөрчлөгдөх юм байна гэдгийг бол олж харсан. Манай сургалт хөтөлбөрт хамраж байгаа хүүхдүүд ч гэсэн хэлдэг. Ээжийн маань ийм гой сургалтанд хамруулвал ээжтэйгээ цуг нэг зориг тавиул гэд. Тэгээ бид нар жаргалтай ээж гэдэг энэ гайхалтай хөтөлбөр сургалтыг санаачлаад за яг Мартын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 сарын 8-нд бол энэ жаргалтай ээж ивэнтээ одоо 2 дахь жилдээ хийж байгаа. Ивэнтийн маань гол зорилго бол ээж нар бид нар баярынхаа өдрөөр өөртөө оюунлаг хөрөнгө оруулалт хийж сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй юм байна. Бид манлайлагч тэр бидний өмнө алхаад байгаа эмэгтэйчүүдээсээ суралцаад сурсан мэдсэн зүйлээ өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд гэр бүлээ гэрэлтүүлээд нийгэмд хэрэгтэй зүйл хийх. Мэдээж нөгөө нийгмийн анхдагч хөгжил маань бол гэр бүл байгаа шүү дээ. Ээж бид нар хийж чадах зүйл үр хүүхэд гэр бүлээ өсгөж хөгжүүлэх. Тэгэхээр энэ зүйлийг олгох зорилготой 3 сарын 8-нд худалдаа айлч үйлдвэрийн танхим дээр 400 эмэгтэй нэг дор цуглаж гайхалтай ивэнтийг хийж байгаа. Тэгээ бидний хувьд гэсэн сэтгэл догтлол, хоног тоолол бүх бэлтгэл ажлаа базаачаал ингээл хүлээгээ ээж байна. Тэгэхээр энэ жаргалтай ээж хөтөлбөрт ивэнтэд маань одоо ямар хүмүүс одоо урилгаар оролцож байгаа вэ? Бас 5 нь гарцсан байсан тий. За жаргалтай ээж ивент маань 2 үе шаттай явагдана. За эхний хэсэг бол илтгэл, дараагийн хэсэг нь хилэлцүүлэг. За эхний илтгэл хэсэг дээр маань бол 8 илтгэгч байгаа. Салбар бүрийн төлөөлөл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл, UA properties-ийн одоо урангоо маань ирж бизнес ба боломж гэсэн сэдвээр ярих. За нөмрийн уран заяа гэхэд ээжээ та чаднаа гэд гайхалтай сэдв. Ээж хүн өөрөө чадна гэдэг итгэлтэй байвал мэдээж бүх зүйл болно те. За зэсэрдэн маань гэхэд сайн ээжийн синдром, инх сайхан олон улсын коуч, storytelling, ээж хүн өөрийгөө яаж гоё илэрхийлэх юм гэдэг. За уран холбоо маань гэхэд жаргалтай ээж сэдвэр. За мөн Royal Academy-ийн захирал Сэлэнгэ маань боловсрал ба ээж гэсэн сэдвэр. За ингээд чиглэлийн мундаг илтгэгч менторууд ингээд оролцож байгаагаараа маш даваа талтай. За хилцүүлэг хэсэгт мөн ялгаагүй. Ер нь хүүхдийн чиглэлээр ажилладаг яг хүүхдүүдэд зориулсан талаас хэрхэн жаргалтай ээж байх юм бэ? Ээж бид нэр зөвхөн хүүхдээ л жаргалтай байлгана гэж яваад байхаасаа илүү өөрөө яаж жаргалтай байх уу гэдэг талаар хилцээд эндээс маш гоё санаатай ээж болгон урам зориг авсан, илүү гоё хүчрхэгдсэн. Тэгээ гэр бүлдээ очиод дараагийн төвшөнд хүүхдүүдэд хөгжүүлсэн ийм гоё арга хэмжээ болно гэсэн үг. Тэгэхээр нэг яалтчгүй хүүхд одоо юу гэдэг шин эрдний хүүхдүүд шалгуурласан одоо бидний одоо залгамж халаас ирээд болсон хүүхдүүдийг бид нар хүмүүжүүлэх хамгийн гол гарц гаргал хамтдаа ээж нь хүүхдтэйгээ гэр бүлээрээ аав ээжээр ингээд хамтаараа хөгжиж энэ хөгжил одоо хүүхдээ суур хүмүүжлэн тавигдчихэж цаашдаа энэ хүүхдийн маань бас ирээдүй одоо их орн авч явах юм одоо юу гэдэг гараа нь болж байгаа гэж үздэг. Тэгээ танаа одоо байгууллагын хувьд бол бас хүүхдүүд зориулсан маш олон сургалтуудыг явуулдаг, бас ивэнтүүдэд зохион байгуулдаг. Таны хувьд бас нөгөө хүүхдтэйгээ хамт, хоёр хүүхдтэйгээ хамт бас подкаст гэдэг янз бүрийн одоо сургалт явуулдаг байгаа. Тэгэхээр гэр бүлэрээ одоо ийм юутай байх юм, нийгэмд одоо идэвхтэй байх юм, коуч одоо байх одоо давуу тал нь юу байдгийн бол. За миний хувьд одоо 4 хүүхдээ ээж 16-тай, 12-тай, 3-тай, 1-тэй гэд. Тэгээ би
юу хийж чадах уу гэхээр нэгдүгээрт өөрийнхөө хүүхдийг хөгжүүлсэн энэ туршлага бусад ээж нарт хуваалцъя гэдэг зорилгоор л ерөөсөө Diamond Academy бол байгуулж исэн. За тэгээ 16 хүн маань бол хамтдаа Shark Tank нэвтрүүлэгт орж 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. За түүнээс хойш ингээд маш гоё хөгжөөд хамтдаа подкаст хийгээд Diamond Academy-ха багш нартай нийлээд сургалтаа явуулаад өөрийн гэсэн контентуудыг бүтээгээ явж байгаа. Тэгээ би анх хүүтэйгээ цуг нэг зорилготой болъё. Хамтдаа хичээе. Тэр хүүхдийг би чи хөгжөөч ээ, чи сайн сураач ээ гэд ахаасаа илүү гар гараасаа бариад хүү би болохгүй нь яах вэ? Чи яамаар байна гэд ингээд одоо баг намайг буцаага менторлж байгаа. Та одоо энэ контент хийхээр ингэж хий. Орчин цагийн ийм бенч гэдэг юм уу. Тэгэхээр ээж нар бид нар үр хүүхдээ нөгөө арай өөр ингээ хоёр давхраас юм шиг хараад ахаасаа илүү яг найз нь юм шиг. Тэгээ нэг зоригтой урагшаага алхах нь гэдэг бол маш гоё гайхалтай зүйл байдаг. Тэгээ одоо олон судалгааг уншихад бол хүүхдтэйгээ хамтдаа хэл сурах юм бол илүү аль амжилттай байдаг. Спортоор хичээлсэн ч хамтдаа байдаг ч юм уу. Иймэрхүү маягаар. Тэгэхээр яг л энэ зүйлийг бас ээж нартаа илүү төлхөө хэлхийнсэн. Бид нар магадгүй завгүй гэдээ явдаг ч гэсэн хамгийн чухал зүйл маань бол бидний үр хүүхд байгаад идэг. Тэгэхээр үр хүүхдэд чанартай цаг гаргаад ажиллангаа бас жаргалтайгаар хөгжүүлэнгээ байх ийм зүйлийг л хийгээ явж байгаа да. Тэгэхээр яг өнгөрсөн жилийн жаргалтай ээж хөтөлбөрийг бол энэ тухайн үед нь бас нөгөө нэвтрүүлгээр оруулаад ярилцажсэн боловч яг очиж үзэж чаддаг. Бас 6 сарын 1-нд хүүхдэн барьж зориулсан бас маш гайхалтай ивэнтийг зохион байгуулсан. Тэнд бол харин хүүхдүүдэд бол явуулсан байдаг. Тэгээ тэндээс манай хүүхд юу сурч ирсэн бэ гэхээр ээж ерөөсөө ингэж та бид нар ингэж ялгаа гэдэг зүйлийг байхгүй болгодог ганц зүйл байна. Тэр бол ингээ хамтдаа хөгжих юм байна. Тэгээ хамтдаа хөгжихийн тулд бараг ингээ юу гэдэг дайнд майнд дээр очих хэрэгтэй байна гэдэг юмыг надад ингээ хэлж ирсэн байхгүй манай хоёр хүү. Тэгээд юу гэдэг ээж болгон бас юу гэдэг ажил ихтэй ер нь одоо юу гэдэг хүүхдүүд бол ерөөсөө бие даажил сурж чаддаг тий. Тэгээд аав ээж нь гэр бүл ахын хүмүүс бол яалчгүй ажилтай байдаг учраас ингээд хамтдаа хөгжинэ гэдэг хамтдаа одоо юу гэдэг дурсамжийг бүтээн гэдэг зүйл бас тэр бүр одоо биелээ олж чаддгүй юм байдаг. Гэтэл танаа одоо байгууллагын зүгээс бол одоо юу гэдэг ингээд хамтдаа гэр бүлээрээ ингээд хамтдаа хөгжих боломжтой юм аа. Жохон цаг гаргахад болох юм аа гэдгийг маш сайн үлгэрлэж өгсөн юм байдаг. Тэгэхээр сургалтын менежер Дорж хандын зүгээс асуухад одоо энэ зохион байгуулагдж байгаа маш олон сургуулиуд байдаг. Энд дээр одоо хүүхдүүд маань хэр ижигтэй оролцож байна. Яг ирээд анх ирсэн ирээд энэ сургалтанд хөтөлбөрт хамрагдаад одоо явахтаа хэрхэн яаж өөрчлөгдөж идэг юм бол бас одоо багш сургууль хүмүүжүүлэгч хүний хувьд бол бас ажнаас нь харж байгаа байх тийм. За баярлалаа. Гоё асуулт байна. Яг энэ асуултанд хариулах маш их туртай. Маш олон хүмүүс асуудаг. Тэгээд манай академийн зүгээр л давуу тал гэх юм одоо бид нар нөгөө хүүхдүүдэд сургалтанд явуулчаал гинт ярьдаг болдог, гинт амар нөгөөтөө ихтэй болдог гэдэг зүйлийг хүмүүс эцэгчүүд амар хүсдэг байхгүй. Манай академийн давуу тал болохоор таны хүүхдээс харж байна уу 14 хоногч байна уу сургалтанд хамрагдаад яг тэр клубээрээ дамжуулж бүр илүү их зүйлүүдийг сурдаг. Тэр клуб байгааг бол магадгүй одоо манай академи зүгээр сургалт ингээл яваад өнгөрчдөм байх гэдэг зүйлийг магадгүй ойлгох бах. Тэгэхээр клубээрээ дамжуулаад хүүхдүүд маань ирээд хамгийн гол нь нөгөө хүүхдүүд бие биендээ нөлөөлөг гэдэг зүйлийг маш томоор харсан учраас манай академийн давуу тал болдог. Одоо би сургалт ороод ярихаас илүү одоо нөгөө үеийнх нь хүүхд сургагч багш хийдгээрээ тэр давуу талтай тэнгүүд нөгөө нэг миний ярьж байгаа зүйл сургагч багш ярьж байгаа зүйл яг нэг байхгүй. Яг нэг зүйл яриад байгаа шүү дээ. Зориг гэд яриад байдаг. Гэхдээ миний хэлж байгаа тэр хүүхдүүд тусаж байгаа нь болохоор нөгөө сургагч өгчийн зүйл тусаад байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань илүү одоо хүүе би чинь миний үеийн хүүхд ингээд ш тэ. Би чадах юм биш багшаа гэл ингээл ирээл байдаг. Тэгэхээр тэр зүйлүүдийг бид нар маш сайн өгч чаддаг. Ер нь давуу тал. Тэгээд хүүхдүүд маань ирсэн хүүхдүүд маань бол одоо хичээл гэхээс те 10 жилийн боловсрол чухал ч гэсэн яг нөгөө чөлөө зав илүү хөгжих боломжийг манайх руу ингээд дүүлээл те академи дээрээ л очие гэл ийм зүйлүүдийг одоо хүртэл манай хамгийн анхны суралцагч нар хүртэл одоо гадаадд суралцж байгаа ч гэсэн бид нартайгаа байнга холбоотой байдаг. Тэр л маш гоё санагддаг. Тэр нь л өөрчлөлт юм шиг хүүхдүүдийн өөрчлөлт юм шиг санагддаг. Түүнээс л одоо сургалтанд суугаад хүүхдүүд маань онлайнаар ч гэсэн сургасан хүүхдүүд буцаад эргээд бидэнтэй холбогдчихно гэдэг чинь бидний нөгөө нэг хийж чадсан зүйл маань л энэ юм болов гэд үр дүнгийг хараад байгаа. Тэгэхээр танах бас юу гэдэг хөдөө орон нутгуудад бас
очиж сургалт явуулдаг байгаа. Бас онлайнаар сургалт явуулдаг. Энэ хөдөө орон нутгийн очиад одоо сургалт явуулж байхад юу ажиглагдж байна? Хүүхдүүдэд одоо юу гэдэг хөдөө хотын ялгаа хэр харагддаг юм бол ялгаа гэхээр ер нь томчууд бид нар л тэгдэм юм шиг санагддаг юм. Ээжүүд, эцэг эхчүүд манай хүүхд хөдөө эмчэндээ, манай хүүхд тархных эмчэндээ, манай хүүхд эрдэнтийн эмчэндээ гэд зүгээр өөртөө яг ингээ хүүхдүүд дондоо орох юм бол өсөй, хөгжий, дэвший те зорилготой болъё. Бараг л заримдаа бараг хотын хүүхдүүдээс илүү зорилгоо зөв тодорхойлцсон хүүхдүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр томчууд бид нар зүгээр тэр зүйлийг юу яагаад ялгаатай гэж боддог. Тий, ялгаатай гэж бодоод байд юм шиг ба. Түүнээс бол манай яг ингээд онлайнаар хамрагж байгаа ч гэсэн хүүхдүүд суралцж байгаа хүүхдүүд маань бараг бодолч заримдаа одоо хотоос илүү тий байдаг ч юм уу. Тэгэхээр ийм нөгөө ялгаатай байдал гэдгийг томчууд л бид нар гаргаад байд юм байна. Түүнээс бол нөгөө хүүхэд болгонд diamond, хүүхэд болгонд ямар нэгэн алмаз, ямар нэгэн ихтгэл найдвар, ямар нэгэн авьяас байдаг байхгүй. Тэр зүйлийг л манай академи өнгөлөхийн төлөө л явдаг. Тэгэхээр танах уйлал болгоноор бас юу явуулдаг шүү дээ, сургалт явуулдаг. Тэгэхээр одоо хаврын уйлал ирж юм бас удахгүй нэг зуны амралт эхлэж байна. Тэгэхээр тэндээ зориулсан бас ямар төлөвлөгөө гаргацсан сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа вэ? За манайх угс нөгөө сар сараараа шууд төлөвлөгөөгөө улирлаар гаргаа явцдаг. Тэгээд 3 сардаа бол яг 12 soft skill-ийн ур чадварын сургалтаа зарлаад тэгээд ээжүүдээ бол сар болгон жаргалтай ээж хөтөлбөрөөр зарлаад бас онлайнаар ээжүүдээ сургалтанд хамруулад явж байгаа. Тэгээд одоо бол хамгийн том ажил гэх юм бол 3 сарын 8-наас гадна хүүхдүүдэд чиглэсэн юуныхаа зуны хөтөлбөрийнхөө туслангийнхаа ер нь элсдэг авах гад бэлтгэл ажилдаа орсон байгаа. Тэгэхээр жаргалтай ээж одоо хөтөлбөр маань 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Мэдээж одоо эхний жил зохион байгуулахад маш олон зүйл дээр бас суралцсан байдаг баг. Тэгэхээр одоо 2 дахь жилдээ зохион байгуулахаар одоо юу гэж энэ одоо юун дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Ер нь энд хамрагдсан одоо ээжүүд, гэр бүлүүд, хүүхдүүд те ингээд ахиж одоо энэ 2 дахь жилийнхаа үйл ажиллагаанд оролцож байна уу? Тийм мэдээж жаргалтай ээж ивентэд оролцсон ээж болгон тэндээс ингээл бүр баяр баясгалантай. Үнэхээр надтай бүр ингээл гар барил баярлалаа гэж гарч ирсэн. Тэгээд энэ жил бол хамгийн түрүүл такс авсан хүмүүс маань бол өнгөрсөн жилийн оролцогчд байсан. За тэгээд оролцож чадаагүй ийм гоё арга хэмжээ болдгийм байлээ гэдэг ээж нар бас байгаад байгаа. Тэгээд ээж нар маань ч гэсэн айгүй гоё болсон. Би өөрөө хөгжиж, өөрчлөгдөе, хувийн хөгжлөө сайжруулъя. За ингэж би үр хөвгтөд нөлөөлөх юм байна. Хуучин шиг ингээл чи сур гэдэг цаг бол өнгөрсөн юм байна гэдгийг ээж нар бүр ойлгоцсон юм байгаа. Тэгээ такс маань бол нэлээд борлуулалттай баг дуусах шатандаа ороо явж байна. Тэгээ хэрвээ та бүхэн маань сонирхож ивэл те онлайн танхим VIP гэсэн 3 хэсгээр байгаа. Тэгээ бид нар бас орон нутгийн гадаадад байгаа ээж нар маань бид нарт төсөл тавьсны үндсэн дээрээс онлайнаар жишээ нь зохион байгуулах болсон. За тэгээд энэ жилийн онцлог гэх юм бол ээж нар маань ер нь их ярих хэрэгцээ байд юм бэл. Ингээд зүгээр нэг ихтгэл сонсоол ингээд сонсоод хаар чинь тийм ингээл буцаагаад эргүүлээд өөртөө байгаа асуудлыг яриад метроос зөвлөгөө авах ч юм уу. Энэ олон ихтгэгч нараас нэг хамтдаа ингээд нэг асуудлаа ярьчих юмсан ингээд. Тийм учраас бид нар энэ удаадаа 3 дахь шатны буюу VIP хэсэг гаргаад менторуудтай ярилцах ээж нар маань ийм зүйл байгаагаараа маш их онцлогтой. За тэгээ мөн энэ 2024 оны жаргалтай ээж оюунлаг ивентийн хувьд онцлог нь гэвэл илүү 21-р зуунд ямар боломж байна ээж нараа тий 21-р зуунд бизнест ямар боломж байгаа юм, боловсралд ямар боломж байгаа юм гэдэг талаас нь бид нар ярих гэдгээр онцлогтой гэсэн үг. Жил болгоны онцлогийн хувьд. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг ээжүүд минь хүүхдүүдэд дагуулад очихдоо шал өөр одоо нөхцөл байдалд очиж байгаа шүү дээ. Тэсн зүгээр яг хүүхдэд авч очоод за ямар үдгийг сонирхож үзээгээд тийм хүүхдээ ингээ хамтдаа тэр хөтөлбөрт хамрагдаад хамтдаа ингээд одоо юу гэдэг аливаа нэгэн зүйлийг хийгээд ингээ хамтдаа ингээд сургалтаа сонсоод ингээд гарахаар бас юу гэдэг юмыг харах өнцг нь арай өөр болоод гардаг баг. Тийм тийм. Яг жаргалтай ээж ивентийн маань хувьд бол жилд нэг удаа зохион байгуулагддаг. Яг баярын үйл ажиллагаа гэсэн үг. Энд бол зөвхөн ээж нар маань өөрсдөө л оролцсон. Дандаа л бид нар хүүхдийнхээ төлөө яах вэ гүйжидэг бол нэг хагас өдрийг та яг өөрөө өөртөөгөө байгаа ч гэдэг ийм зүйл байгаа. Бусад үед бол бид нар хүүхдүүдэд ээж нарт зориулсан сургалтуудыг хийдэг. Жишээ нь ээж хүүгийн бол заав охины бол зоо тий. Жаргалтай ээж сургалт бол сар болго хэлсэлтэй аваа явж идэг. 10 өдрийн онлайнаар хэрхэн би жаргалтай ээж байх вэ гэдэг мэрэгжлийн менторудаас авсан ийм сургалтууд байна. За хүүхдүүдэд зориулсан Diamond Mind буюу одоо soft skill-ийн сургалтууд байх жишээтэй байдаг.
Тэгэл ер нь хүүхдүүд ээжтэйгээ хамт хөгжөө. Манай Diamond-ийн онцлог бол тасгал даалгавруудын дандаа гэр бүлээрээ хийх, ээжтэйгээ ярилцах, аавтайгаа ярилцах. Тэгэхээр хүссэн үсээгүй ээж хүүхдтэй цаг гаргана. Гарахгүй байвал бид нар уцад нь та яагаад хүүхдтэйгээ даалгаврыг хийхгүй байна тий? Хүүхд нэрээ хэлж авах завгүй гэд хийгээгүй маргааш гिचээд ингэсэн гээл. Тэгэхээр тэр бид нар мөнгөний төлбөрийн төлжүүл миний хүүхд юм сурч ирнэ гэж болоод ойлгоод байгаа бол үгүй ээ. Бид нар өөрсдөө оролцох хэрэгтэй байна. Та яг чанартай нэг 5 минут 10 минут л өдөрт гаргамаар байгаа байхгүй юу? Тий. Яг ажиллаа чанартай хийдэг штеп бид нар одоо ингээд лайв хийх юм бол яг чанартай энэ 20 минутаа зориулж юм тий. Яг түүнтэй адилхан та хүүхдийнхаа би бол ээж нарт тэгж хэлхийг хүсдэг байхгүй. Нэг ажиллаж штэ тий. Ээж гэдэг ажил ороо очиод бид нарт 2 3 цаг байна. Тэрнийхээ нэг 20 минутын 30 минутын яг нэг чанартай хүүхдтэй гаргачвал бидний хүүхдүүд ингээ илүү гоё хөгжих. Тэгээ ээж та 1% өөрчлөгдөх юм бол таны хүүхд 100% өөрчлөгдөнө. Тэр 1% өөрчлөгдөх урам зоригийг авахыг хүсвэл жаргалтай ээж 2024 одоо энэ оюунлаг ивент маань таны өмнө өвөө таалга нээлттэй байна л гэж хэлмээр байна. За тэгээ бидний ярилцаа хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл та нэмж хэлэх зүйл байвал. За тэгэхээр сая манай бизнес центр гişгэн маань хэлсэн те онлайнаар илүү нөгөө хүмүүс яаж байгаа гэд яг тэр нөгөө VIP энгийн тасалбараа бид нар ингээд ярилцаад сарын өмнөөс ингээд ярилцаад ийм тасалбар гаргая гэд маш олон саналууд ирсэн бохгүй академи дээр маань хөдөө орон нутагт бид нар одоо өмнөх дархан те ингээд нөгөө ээжүүдэд маш олон жаргалтай сургалтаа явуулж байхдаа тэнцэнээс магадгүй одоо ингээд харахад тэнд нөгөө сургалт хөдөө орон нутагт очиос орсон сургалт маань үр дүнтэй учраас эргээд бид нар руу холбогдож байгаа байна гэдгийг үзээд за тий адилхан л бид нар ээжүүдээ баярлуулъя гэсэн юм чинь за тэгвэл ээжүүдээ зориулаад зөвхөн онлайн гэд бүр тусна ингээ гаргаж байгаа өмнө жил бол яг тэр онлайн VIP гэж байхгүйсэн. Тэгэхээр энэчнээс харахад бол маш олон ээжүүд бол нөгөө өөрчлөгдөе гэдгээ бас төлхөө бас тий өөрчлөлт харцсан байж тээ тий ер нь хөвчлээ ээжүүдийн дийлэнх нь одоо ээж хүмүүс одоо хэцүү байна инээ тэрэ тийм байна гэхэд илүү одоо суралцъя би л болчвол манай хувьд болчих юм шиг байна гэдгийг ойлгоцсон байгаа байхгүй ихэнх ээжүүд. Тэгэхээр онлайнаар бас таад маань битгий санаа зовоороо 3 сарын 8-нд танхимаар ирж чадахгүй бол онлайнаар шууд тэр доороос нь тий үүсэх боломжтой таны асуусан асуултанд шууд асуугаад ингээд бид нар хариулаад тэ менторлууд холбоод ингээд шууд явах учраас таад маань бас оролцох боломжтой. Тэгээд хөдөө орон нутгаас, Дорнонгов аймгаас, Хилчин бүсгүйчүүд гээд маш олон хүмүүс хамрагдаад такс авч байгаа. Тэгээд маш их баярлалаа. Энэ гоё ивент арга хэмжээнд харамсахгүй одоо гэдэг зүйлийг хамгийн түрүүнд хэлээ. Ээж бид нар яагаад зөвхөн цэцэг аваад өнгөрөх ёстой юм бэ те жил болгон одоо торт аваад эсвэл одоо хэрэгтэй зүйлээ буюу уруулын будаг аваад өнгөрдөг гэж байгаа байхгүй 3 сарын 8 та ямар бэлэг авдаг гэсэн тий за би нэг хэрэгтэй мал авчихна юм да гэж байгаа байхгүй. Гэхдээ ганц удаа та магадгүй энэ ивентэд оролцоо те хүүе эн чим амар олон ээжүүд ийм бодолтой байд юм биш үү? Начиг бодолтой хүн бас маш олон байд юм биш үү гэдэг зүйлийг олж хараасаа гэдэг үднээс энэ ивэнтээ зохион байгуултыг. За баярлалаа. Тэр нэвтрүүлгийн маяглал хүлээ авч хүрэлцэж ирээд энэ гайхалтай сайхан одоо үйл ажиллагааных ивэнтийн хадлаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд хийж байгаа үйл нь өндрөөс өндөр амжилттай хүсье. За баярлалаа. Та бүхэн тэгээд олон улсын эмэгтэйчүүдийнхээ эрхийн баярын өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хүсье. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн жочдоор Diamond Academy-г үүсгэн байгуулагч, бизнес коуч хишгээ болно. Diamond Academy сургуулийн менежер дор чамднаар ирлээ. Мөн эфирийн найруулагч Сикэ байлаа. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хэсэг хугацааны дуу хөгжмийн завсарлахын дараа дараагийнхаа нэвтрүүлгээр ирээд уулзъя.